Сайн байцгаана уу? За бид төр гадаад босрт харуулаа яах гэж байгаа вэ гэхээр бид төр шууд өргөшөө явахаар төлөвлөсөн. За тэгээд дунд говьоос шууд чойр яваад чойроос нь дорн говь замын үүдгээд өргөшөө гаргахаар төлөвлөө гарсан. За тэгээд цагаан талаар орох замд нэг юм суурга байт юм лээ. Ийм сургад очиж бид төр мөрөгчүүд ажил үйлсийн даатгачаад цаашаа гарсан. За энэ бид төр ямар амтантай таарсан гэж ийм том туалеттэй таарсан. Хөөрхөн байгаад хоол замд явах туалеттэй таарах аягүй сайн байдаг гэдгсэн манай нөхөр. Тэгээд бид төр аягүй бэлгшээсээ. Говь сүмрийн банкн дээр очиж бид төр юан авчаад цаашаа явсан. Манай аймгийн банкнд байдаггүй юм билээ. Ашгүй говь сүмрийн банкнд байсан. За тэгээд орон говь орж хоол унд идчихэд замын өдрөө хөдөлсөө. Тэгээд орон говь орох гэсэн чигээ вагон битэрийг хаасан. Суудлын вагон байсан. За бид тэр орон говьд хоол идэж гарсан. Бид тэр өглөө нутгаас гарсан болохоор энэ зэхэн хоол идэж явъя гэж шүлтэй хоол идэж явсан. Энэ хоолны газар аягүй таалагдсан. Орчимч гоётой, хоолны амт чанарч гоётой. Орчин аягүй гоё байгаад. Шүлний амт бол аягүй гоё байсан. За бид тэр замын үд дээр найзандаа очиж хонох байсан болохоор дорн говийн 8 агуулга худалдаанаас 200 юм авчаад гарсан. Тэгээд бид тэр хотоос атуусаар явчих гэж нэг бага ярилцаад вагоноор явъя гэж ярилцаад тэгээд вагоноор явах гэсэн чинь тасалбар нь олддоггүй юм билээ. 10-аас 14 хоногийн өмнө захиалвал бас нэг арай эртээ явахаар юм билээ. Тэгээд атуус нь болохоор 1-2 хоногийн өмнө захиалахгүй бол дүүрчт юм билээ. Тэгээд бид тэр за ерөөсөө машинаараа явчих гээд тэгээ шууд машинаараа явсан. Машинаараа явсан ч бас айгүй айтайх юм билээ. Тэгэхээр тэр энэчнээс уус ундаага авчаад найзандаа очихсан болохоор жол хүнсний юм авч явсан. За найзандаа сайхан амарчаад айгүй өглөө бид тэр хэлээр ангараад ирээний хийлээ. Тэгээд бид тэр машин урдуур очиртэй байсан болохоор өглөө юуски хэлээр ангарсан. За тэгээд шууд цаашаа Хөх хот руу явсан. Манайгаа олцсон байсан. Тэгээд шууд Хөх хотод очиж ажлаа амжуулчаад нэг өдрөл ажлаа амжуулсан. Тэнд нэг хончоод ирсэн. Хөх хот аягүй гоё цэвэрхэн юм байна лээ. Юмныхан чанар манараас аягүй сайн билээ. Ирээнээс бид төр баг юм аваагүй. За тэгээд одоо буудалтаа буучаад орой сайхан хоол идчихэд тэг өнөөдөртөө гадуур гарахгүй шууд буудалтаа буугаад хооно. Тэгэл өглөө ажиллаа амжуулна да. Айгүй гоё цэвэрхэн хот санагдсан бит хоёрт. За тэгээд өглөө босч тэр цаймаагаа угаагүй шууд эрт ажиллаа амжуулъя гээд тэг гадуур утасны юмнууд жоол цуглуулж явж агаад тэг манай өвөр Монгол найз маань битэрт айгүй их тусалсан. Тэнд ингээд утасны бүх юм байд юм лээ. Бүх утас засвар хийхээр дэлгэс батран бүх юм байд юм лээ. Тэгээд айгүй чанартай юм билээ. Ирээнээс бол ирээний юмнууд бол битэрт нэг таалагдаагүй. Тэгээ шууд цаашаа Хөх хот явъя гэх Хөх хот явсан. Тэгээд цэцгэн дунд төөрж үзсэн айгүй гоё юм билээ цэцгнүүд нь. Тэгээд бид тэр энэ моолоор жоохон тэнж ойр зор юм аажаад бүгдийн тоглоом аваад
Тэгээ тэр буудалтаа очичоод буцаад ирээн лөө явах гэсэн болохоор машина хүлээж ийн. Өглөө ерөөсөө мэдээгүй гарсан болохоор би тэр хоолнд орж амжаагүй. Тэгээ буудалтаа ирж нэг гомин дарж идчихэд хөдөлсөн цааш. За тэгээд ирээн лөө. Ингээд ирээн хүүхэд хоёрын оронд бол таксинууд бага явд юм билээ. Ирээнээс хүүхэд рүү нэг хүний 150 янаар явд юм билээ. Тэгээ буудал модал нь ч бас айгүй боломжтой үнэтэй санагдсан. Энэ өвөр Монгол бол айгүй хөөх хэмэрч инээл хэдий. За тэгээ би тэр ирээнд ирж цэвэрхэн буудалд орно гэд нэг юм Хуанли гээд энэ буудалд орсон. Айгүй хөөрхөн цэвэрхэн санагдсан. Тэгээ би тэр оройхон ирсэн болохоор буудал дүүрсэн хамгийн сүүлийн 3 ортой буудлын гэсэн тэгэхээр за шууд орчигээд орсон. Тэгэд энэ буудлаас үнэтэй санагдсан. Хүүхдийнх нь хямдхан юм билээ. Тэгтээ хүүхдэд би тэр ганц ортой буудал авсан л да. Энэ нөгөө 3 ортой болохоор жоохон үнэтэйж магадаггүй. Бүр амар ядарсан. Ирсэн тэр. Тэгээд тэр энэ буудалтаа сайхан ус цасан доорчууд сайхан амарчаад өглөө ээж жолын загсан болохоор зээл рүү орж 200 юм авчаад тэгээ шууд замын үд явах унаад суугаад хэлээрэн гарсан. Битэр онсон бодол. Зээл дээр монголчууд дүүрэн бэлээ гэхдээ энэ юу ч шигсэн цагаан сар төгөхөр бүр амар болдог гэсэн. Тэгээ бид тэрийн зээлээс нэг юм аваагүй цаанаасаа бүх ажил амжуулаад ирсэн болохоор ээжийн загсан 200 юм-ыг авчаад тэгээ нэг хүүдээ нэг жолж ихэрж юмс аваад гарсан. Нүрийн хөвчлэн монголчууд байна лээ. Тэгээ бид 200 юм авчлаа гэсэн чи айгүй ховортой. Тэгээд ачаа ихтэй болоод буудлын руугаа битэр такси цаа 5 янаар явд юм бэ нэлээ. За тэгээ бид ингээд хийлийн зүг гидэн годон ажил амжсан. Тэгэл гэрэн зүг явж байгаа гэл бөөн баяр явсан да. Тэгээд нөхөртөө явах бүр айгүй айтаахан юм билээ. Тэг хэлээр гарах шиг бидэд бөө юм болцоо. Тэгээд найзандаа онцоод өглөө эрт нутгийн зүг явсан да би тэр. Тэг жоохон хүүтэн байсан. Урагшаа явахад айгүй гой дулаахан байсан. Хойшоо явсан чинь айгүй цаас орсон. Жоохон шуурал исэн. Тэгтийн зүгээрээ гэл би тэр явж өгсөн дөө. Тэг яг 12 цаг л явдаг юм билээ дунд говьос замын өдрөө. Тэг би тэр буцахтаа бас 12 цаг явсан. Тэгэл би тэр гэртээ ирсэн. Миний өвөр боо баяр. Ана нартайгаа ингээл жаргасан юм шиг байгаа юм да. Тэгэл би тэр 4-5 хоног гэртээ ирсэн. За миний бичлэгийг нөртлөөсөн баярлаа.